Хотол цагаан гүнж буюу Хотлон гүнжийн домог. Хотлон бол Монголын алдар Жанжин Чингис хааны гуж Хайдуу ноёны охин байв. Хотлон гүнж багаасаа морь унах, нум сум харвах, элд эргүүлэх урлагийг эзэмшиж, эрчүүдтэй энэ зэрэгцэх чадвартай болсон юм. Эцгийн түүнийг бусад гүнжүүд шиг зүгээр гэр бүлийн авч явдаг эмэгтэй биш, харин жинхэнэ дайчин, сэргээ удирдагч болохыг зорьсон гэдэг. Ингээд тэр аавынхаа дэргэд байлдааны урлагийг сурч аян дайнд морддог болжээ. Хотлон гүнж тухайн үедээ гоо үзэсгэлэн эр чадлаараа алдарсан бөгөөд олон хаад ноёдын хөвгүүд цэрэг эрс түүнийг эхнэрээ болгохыг хүсэж байв. Гэвч тэрээр өөртөө барилдаж давж байж өөрийг нь эхнэрээ болгож болно хэмээх болцол тавьсан аж. Хэрвээ хотлооныг давбал түүнийг эхнэрээ болгоно, харин унвал 100 адуу өгөх ёстой юм. Ингээд хотлон олон эртээ барилдаж бүгдийг нь ялсаар түүний адууны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж 10,000 гаруй адуутай болсон гэдэг. Хотлон гүнжийг хизээж нөхөр гараагүй гэж зарим их сурвалжид тэмдэглэсэн байдаг ч зарим судлаач түүнийг Хайдуу ноёны итгэл жанжинтай барилдахгүйгээр гэрэлсэн гэж үздэг. Алдар таялагч Марко Поло түүнийг Чингис хааны удам төрсэн хамгийн зоригтой чадварлаг эмэгтэй хэмээн тодорхойлсон байдаг. Хотлон бол Монголын түүхэнд үлдсэн хамгийн хүчирхэг эмэгтэй дайчин юм. Түүний түүх олон зохиол кинонд дүрслэгдсэн бөгөөд хамгийн алдартай нь Хотлон гүнжээс санаа авсан Турандот дүүр юм.